Сэтгэл зүйч намун заяага урья. Манай намун заяа ирсэн байна. Ингээд яг энэ хөвт дээр өнөөдрийн ярьсан гоё сэдвт зориулж гурлаа олж аваад зэрэг яриа те. Манай намун заяа мань ирсэн байна. За тэгээд намун заяага бүдөрөө. Тий. Хүлээж зочин маань за намун заяа. Сайн уу давтан байрал. Сайн байна уу? За. Өөртөө тогтаагаар саналаа ортол цугааж хөвчээ зүгээрээ. За сайн байна уу? Татчихагаад тат зүгээр. За. За сайн байна уу намын заяа минь? За өдрийн минь. Телефон өөрлөгөө ойртуулад гоё суучих. Бид хоёр өнөөдөр аягүй сонирхолтой сэдв ярьж байгаа юм. Ер нь нөгөө нэг токсик харилцааны талаар. Тэгээд ихэнх үедээ яг зүгээр амьдралын туршлага гэдэг шиг л ярьж байлаа. Тэгээд яг энэ талаар мэрэгжлийн үнтэй ярилцаж байгаад үнэхээр баяртай. Та өөрийгөө танилцуулаад гурлаа яриагаа үргэлжлүүлэх үү? За сайн бацгаана уу. За намун заяа гэдэг. За сэтгэл зүйч мэрэгчлэрээ яг ажиллаад одоо яг 5 жил тасралтгүй ажиллаж байгаа. Тийм. За өнөөдрийн сэдв болох нь токсик харилцаа байсан. За токсик харилцаа гэдгийг бүгдээрээ тодорхойлох юм бол токсик харилцаа гэдэг нь одоо урт удаан хугацаанд ийм дарамтын мэдрэмж те эсвэл хяналтын мэдрэмж одоо сэтгэл санаа биеийн эрүүл мэнд ч юм уу эсвэл одоо сэтгцэн эрүүл мэндэд ийм нөлөөтэй байнгын давтамжтай ийм сөрөг харилцааг ер нь бол токсик харилцаа гэж нэрлэж болно. Тэгэхээр би яг наман заяа ингэж удаад байна л да. Сүүлийн үед яг токсик гэдэг үг л гарч ирчээл яриад л байна л да. Бидний үед болохоор зөв тийм токсик гэдэг үг байхгүй гэсэн шүү дээ. Бидний үед одоо юу гэж ярьдаг юм бэ ч. Түрүүн битэрж хортойч гэж үг хэлээдсэн. Бидний үед ер нь энийг одоо ямар харилцаа гэх юм. Энийг болохоор нөгөө үе хоорондын ялгаанууд дээр ингээ өөр гараад байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг өмнө нь болохоор энийг юу гэж яриадсан бэ гэхээр токсик харилцааг бид нэр төвчээр дээр суйрлаж ойлгоод байсан. Төвчих хэрэгтэй тий. Гэр бүлийг ингээ бүрэн бүтэн авч үлдэх хэрэгтэй. Ер нь гэр бүлийн харилцаанд ийм зүйл байгаа л байд юм аа. Тий. Тэгвэл энийг ингээ төвчжээж одоо юу гэдэг сайхан амьдрдیں۔ Элэг бүтэн байдیں۔ Гэдэг байсан бол одоо жишээ нь ингээд үе солигдоод одоо жинзээ гэж яриад байгаа шүү дээ. Энэ үе рүү хүрээд ирэхээр юу гэж яриад байгаа юм бэ гэхээр одоо энэ жинзээ үеийнхэн болонгууд одоо энэ өмнөх үеийнхнийг бодвол сэтгэл зүйн хувьд илүү ийм нээлттэй, мэдээлэл өндөртэй, өөрсдөө илэрхийлэх чадвар аяг өндөр. Одоо ингээд зөвлөгөөнүүдээс ч юм уу ирж байгаа энэ шулгай зөвлөгөөнөөс ингээ харахаар өсвөр насны хүүхдүүдээс баг юм суралцахаар хэмжээний сэтгэл зүйн боловсрол аягүй өндөр болсон. Тэнгүүд ингээл одоо төвчээр гээл тэнгүүд одоо энэ үеийн хүүхдүүд бол ер нь бол нэг төвчгүй. Тийм. Одоо шууд блоклно, тий? Шууд одоо надад таалагдахгүй байна гэл ингэж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг юу гараад байгаа юм бэ гэхээр одоо нөгөө хортой харилцаа гэдэг зүйл нь яг юу юм бэ гэдгийг хүмүүс яг ялахгүй байна гэж хараад байгаа. Жишээ нь одоо өсвөр насны хүүхдүүд 20-д 30-тай залуусын үед яагаад юм гэхээр өөрсдийгөө анзаарч мдээгүй байнгутаа жишээ нь та надад нэг тухгүй харилцаа үүсгэх юм бол ямар токсик юм бэ? Чамтай харилцахгүй. Яг миний хил хязгаарыг зөрчөөд байгаа. Үгүй гэд. Энэ нь одоо нэг өөгшүүлсээр агаад магадгүй би юу гэж харсан гэхээр өөгшүүлэл ингээл яваал ах юм бол бид нэр ийм тогтвортой гэр бүлийн харилцаа үүсэхгүй юм байна. Яа тэгэхээр бүх өөртөө нийцүүлэх гээл токсик байна гэд ингээс халаалах юм бол бид нөгөө нэг талдаа энэ нөгөө хим хэмжээг бид нар айгүйх яриад байгаа шүү дээ boundary гээл те чи одоо хэмжээ хязгаараа тавиач хэмжээ хязгаараа тавьж байна миний хим хэмжээг зөрчөөд байна гэдэг байгаа мөртлөө хүмүүс бүгдээрээ бас өөрсдөө ингээд хүн болгоны хил хязгаарыг бас зөрчөөд байдаг. Тэн зүгээр одоо суул тал гэх юм уу те суул талтай хүмүүс зөндөө байгаа шүү дээ бүгдээрээ суул талтай. Тэнгүүд суул талтай болгон токсик харилцаа юм уу те тэгэж нэг ойлгоод одоо энэ үе хоорондын ялгаан дээр ийм зүйл маш их гарч байгаа. Өмнөх үеийнхэн болоо бүүмранг өмнөх үеийнхэн болонгод одоо төвчин гэж явдаг байсан бол төвчээрийн хэмжээ нь юм байсан бол багасаад одоо бүр энэ үе дээр хүрээд ирэхээрээ бүр огт бараг бүр төвчдөгчгүй гэсэн үг. Төвчих сонирхол. Тийм, төвчих сонирхол байхгүй буюу энэ талын мэдлэг, мэдээлэл, туршлага маш багатай. Нийгэм нь өөрөө юу гэж төгсөн юм бэ гэх юм бол чамд муухай хандж гэнэ үү те? Тэгвэл токсик байна. Бол чиний хилээс гарыг төсөж гэнэ үү? Токсик байна. Хай.
Тэ? Эмэгтэй хүнийг хайрлахгүй байна уу? Токсик байна. Бол гэл ингээл. Тэгэхээр одоо юу гэдэг чинь бид нэг талдаа энийг маш сайн хүүхдүүдтэй тайлбарлаж өгөөд одоо эцэг эхчүүд ч өөрсдөө сайхан суралцаад тэгжээж энэ нэг токсик гэдэг зүйлийг зэгцэлэхгүй болвол цаашдаа маш их аюул дагуулаад байгаа тийм. Тэгвэл яг энэ хоёр ойлголт талаасаа та яг нэг юм зөв чиглэл өгөөч. Одоо чинь хосын харилцаанд яг токсик гэдгийг мэдэх хамгийн ихний шинж юугаар нь таньж мэдэж болох юм бэ? Юуг нь одоо токсик гэж хүлээж авах юм бэ? Энэ тал дээр жоохон юм болонгууд л токсик харьцаатай гэдэг байгаа байхгүй. Энэ дээр болохоор эхлээд гэр бүл болохоос өмнө уул нь биднэрт нэг юм шатаараа л байх хэрэгтэй юм байна л да. Эхлээд жоохон биений таньчих юм байна. За эхлээд би үргэж байгаа залууга үргэж байгаа бүсгүйгээ энэ ер нь нэг иймэрхүү зан чанартай юм байна те гэр бүлээс ийм хүмүүжилтэй юм байна энэ ийм одоо юу гэдгийг харилцааны загвар нь ийм юм байна гэж ойлгочоод гэр бүлээ зохиох хэрэгтэй нэгдүгээрт тгээгүйгээс болоод одоо нэг жоохон сүрэг харилцаа гараад ирэх юм бол шууд тэрнийг төвчж чадахгүй байх гэдэг. За үнэхээр нэг токсик харилцаа мөн үү биш үү гэдгийг яаж мэдэх юм бэ гэдэг юм бол нэгдүгээрт одоо харилцаагаа ажиглана гэсэн үг. Байнгын тавтамжтай, дарамттай, өөрийг ч буруутгасан, буруу шаасан, эсвэл өөрийг ч үзэл бодол талдсан, өөрийнхоороо байлгах гэдэг тийм харилцаа давтамжийн дандаа илүү өндөр байх юм бол энийг токсик харилцаа гэж үзэж нэгдүгээрт болно. Давтамж одоо ингээд токсик харилцаа гэхээр нэг нь л токсик харилцаа гаргаад байгаа юм бас биш. Энд дээр нөгөө хүүсийн ялгаа байхгүй шүү. Токсик эмэгтэйчүүд ч байгаа, токсик эрэгтэйчүүд ч гэсэн яг адилхан байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг эхлээд нэг бид нар уулна эхлээд энэ токсик гэж ярихаасаа өмнө миний харилцааны загвар дээр хил хязгаар гэдэг зүйл байна уу? Нэгдүгээрт. Хоёрдугаар гэх юм бол би өөрийгөө хэр зэрэг мэддэг вэ? Тэ? Одоо ингэж байгаа. Чинь би маш муухай аштай хүн байлаа. Тэ би хүнтэй ингээд гэр бүл зохиогоогүй байхдаа тэрнийг мэдэх хэрэгтэй байна л да. За би ингээд гэр бүл зохиоход би чих муухай аштай юм байна шүү, тэ. Би ч өөр нууралахаараа муухай үг хэлдэм байх шүү. За эсвэл юу гэдэг чинь ингээд би сул талуудаа мэдчих хэрэгтэй. Тэгвэл би өөр нэг хүнтэй одоо эсрэг хүснэнтэйг харилцаа үүсгэх үед тэр маань надад тэрнийг хэлэхээр одоо үе наман заяа чи ингээд арай түргэн байна гэвэл хэрвээ би өөртөөгөө ажиллаад мэддэг хүн болвол яах нь за бодож үзье. Гэх байхгүй юу? Гэтэл би өөрөөгөө мдэггүй ус болоод миний сул тал дээр тэр хүн ирээд ингэнгүүт шууд уралдаг. Юу яриад байгаа үгүй токсик гэн санаа. Тэгэхээр энэ маань нэг хувь хүн өөртөөгөө хэр зэрэг ажилдаг вэ гэдэг асуулт бүр номер 1 тавигдана. Тэрнээс токсик биш гэх юм бол маш олон одоо ингээд юун дээр интернет дээр те гадуур хүмүүсийг арайгаар бол айгүй сайхан ярьж ин л та. Одоо чинь хил хязгаарыг чинь зөрчдөг л болвол тэр токсик харилцаа шүү те. Урт удаан хугацаагаар одоо юу гэдгийг жишээ нь би саяхан нэг юм одоо мэдэрсэн гэх юм уу ойлгосон байхгүй. Тэр юу байсан бэ гэдгсэн чинь зүгээр л нөхөр эхнэрээсээ чи зүгээр ажилч хэдэн цагт тарах вэ те гэж асуусан. За ер нь ингээ асуудаг байгаа байхгүй юу. Тэр хүн яах гээд асуугаад байгаа юм бэ гэхээр эхнэрийг ч юм уу нөхрийг ч юм уу хизээ тарахыг мэдээд авах уугүй юу гэдэг нэг юм тодорхой харилцаа хүсэж байгаа нэгдүгээр. Тэрнийг эхнэр юу гэж тусгаад байсан бэ гэхээр энэ намайг дарамтлаад байна. Энэ намайг байцаагаад байна. Энэ миний хил хязгаарлал халдаад байна гэдэрсэн. Энийг ингээд лавшруулаа зөвлөгөө игээд онцлогоогоод ингээд үзэх юм бол яг үндийн зүгээр энгийн л харилцаасан. Зүгээр чийтэй тарах вэ? Би чамд яаж туслах уу? Би одоо би яах уу те хүүхдээ харах уу яах уу гэдэг зүйл асуух гэсэн. Тэгэхээр энэ нэг юу гэдгийг хоорондоо маш сайн ингэж ярилцаж сайн муугаа мэдлцээгүй юуны туханд хүрэхгүй гэдэг шиг ингэж суурчж байгаа байхгүй юу. Тэгхийн болвол энэ нь урт удаан хугацаанд одоо жишээ нь би тантай ингээ үерхээр нэг ихний 1-2 жил гомн сайхан байдаг те. Одоо ингээл уулзахад хүртэл ингээл гоё мэдрэмж төрөөл тийм магадгүй жоохон ингээл надад одоо чи ингээрэ тэгэрэ гэл нэм хардах мэдрэмж нь хүртэл гоё санагддаг тийм үе дээрээ явж ангуудаа шууд суугаал хүүхдтэй олонгуудаа нөгөө харилцаа нь өмнөх шиг байсан харилцаа л тавтагдж байгаа байхгүй болно. Тэнгүүт тэрнийг улам өндөр хүлээж аваад за энэ бол токсик гээд идэг. Тэгэхээр хүмүүс маань ингээд нэгдүгээр тавтамжийг нь анзаарах юм байна. Хоёрдугаарт би энэ харилцаанд хэтэрхийг мэдрэг хандаад байна уу те? Би зөв зүгээр яж ахт чинь л миний нөхөр эсвэл би зөв зүгээр яж ахт л миний нөхөр намайг дарамтлаад байна уу? Миний хил хязгаарыг зөрчөөд байна уу? Эсвэл одоо юу гэдгийг намайг өөрийнхөөрөө байлгах гээд байгаа юм уу? Хараа хяналт нь хэтэрхий өндөр байгаа даа мó гэдгийг маш юм эрүүл ухаанаар
эхлээд бодох хэрэгтэй. Тэгжээж одоо энийг токсик мөн үү биш үү гэдгийг яг токсик гэхээс илүүтэй таны сэтгэл санаа одоо сэтгцэн эрүүл мэндэд чинь хор хохирол учруулад одоо байнгын давтамжтай энэ харилцаа өрнүүд нэг. Заавал нөгөө байнгын давтамжгүй гэр бүлийн харилцаанд маргаан байдаг штэ. Тэр болгоныг одоо хитрхи эмзэг мэдрэмтгий байгаа үедээ тэрнийг тусах юм бол шууд нөгөө айгүй хэцүү токсик санагдаад идэг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл санааг эхлээд бас өөрөөсөө маш асууж үзэх хэрэгтэй. Нэр нэг сонирхолтой юм санаанд орчлоо. Токсик харилцаа өвлөгдөж удамшлагдаж явна гэж байх уу? Одоо аав ээж нь токсик байдаг бол тэр харилцааг одоо тиймээр ойлгоод цаашаад өөрөө ч гэсэн тийм харилцаа үүсгэх гэдэг ч юм уу те. Гэр бүл нь одоосан юм аав ээж байнгын хэрэгтэй бол бас мэдхий одоо ингэж байгаа байхгүй юу? Attachment issue-тэй гэдэг өөргөө ингээд тодорхойлцсон. Тэгэнгүүтлээ би тийм болохоор найз залуугаа хардаад байдаг ч гэдэг юм уу. Ингээд янз бүрийн учир шалтгаан гаргаж ирэлээд гэмэл л дээ. Босон болоогүй бас нэр томьёо хүртэл гаргаж ирсэн. Ер нь энэ тал дээр яг яадаг юм бэ? Гэр бүлийн одоо өссөн өрсөн орчин яаж нөлөөлт юм болов? Ер нь бол хүмүүжил төлөвшөл 45% ээж аав. Орчин өөрөө нөлөө айгу өндөр ахгүй юу? Гэхдээ нөгөө нэг энэ токсик харилцаанд болохоор удамшиж бас болно. Удамшил гэхээсээ илүүтэй энэ юу юм бэ гэхээр харилцааны загвар ахгүй юу? Би төрөөд харахтаа ээж аав хоёроос юу харж өвлөжтэй эсвэл нөгөө ямар харилцааны загвар байж болдгийм бэ гэдгийг би ингээд тусгаад тэрүүгээрээ би дараа нь одоо нөхөртөөгөө харилцдаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь одоо өөрийн чинь үеийн хүмүүс болвол нөгөө аав ээж нь нийгмийн өөр нэг тийм үеийн хүмүүс байгаа дээ шүү дээ. Тэнгүүд тэндээс авсан тэр мэдрэмжээрээ аваачаад харилцаад байгаа нь нэг талдаа нөгөө уламжлагдаад байгаа байж болно. Хоёрдугаар гэх юм бол энэ бас нэг юмтай холбогддог. Тэр нь юу юм гэхээр хүний төрөлхийн онцлог. Тэгэхээр энэ дээр болохоор би бас нэг юм хэлж өгье ингээд бодчихсан ахгүй. Тэр нь юу юм гэхээр төрөлхийн жоохон юм төрөмгий дуу, огцом дуу, шийдэмгий, өөрийгөө илэрхийлэхтэй хуурц, тийм төрлийн онцлогтой хүмүүс байдаг. Тэгэхээр тийм төрлийн онцлогтой хүмүүсийг нөгөө мэдрэмтгий, эмзэг, зөөлөн хүмүүс токсик гэж тусах гаддаг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр би эмзэг мэдрэмтгий байлаа гэд зүгээр нэг юм одоо чинь би юмыг маш удаан хийдэг, удаан боддог, удаан төлөвлөдөг те. Одоо чинь надад нэг үүрэг даалгавар өгөхөд би тэр нэг маш их нухдаг хүн байлаа гэж бодъё. Миний нөгөө талд им айгуугай хурдан хүн байлаа. Тэгэхээр энэ онцлогоороо нөгөө хүний бас токсик гэж тусах гэдэг тал байдаг. Тэгэхээр энийг бас нөгөө тийм адгуу харагдаал одоо юу гэдгийг дээрлэхүү санагдаал те. Нэг юм өөрийгөө бардаад байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгтэл нөгөөх нь угаасаа юм уужуу тайван хүү ял хурдээ гэж тэг хоёлыг хурдээ гэдээ явчих л да гихч хэлж байгаа хүнийгаа амар ямар токсик юм бэ. Нөгөөх нь бол байгаа нь тийм л хөдөлгөөнтэй угаасаа тийм л удирдах чадвартай ч юм уу юм жоох адгуу ч юм уу. Тэр хүнийг яг тэгэд өгдөө. Би бас яг тэгж. Энийг болохоор юу байхгүй нөгөө төрөлхийн онцлог. Бид нар зан характерын онцлог. Тийм зан характер нөгөө араншин гэж ярьдаг. Одоо их нь хээр алга бол унган шээр алга гэлтэй бид нар нэг ингээ ярьдэн штэ те. Тэрэн шиг зан араншин. Зан араншин харьцангуй төрөлхийн шинжтэй. Харин харилцаа токсик байх уу үгүй байх уу гэдэг маань төрөлхийн гэхээсээ илүүтэй нөгөө суугдсан зүйл гэсэн үг. Тэрнийг болно бүгдээрээ аягуус олж мэдэх хэрэгтэй юм байна л да. За аав ээж маань ийм онцлогтой байсан. Мэдээж бид нар аав ээжээсээ тэр генийхээ хувьд өвлөөд нэг юм онцлог гэдэг зүйлтэй төрж байгаа байхгүй. Тэрнийгээ бид нар өөрсдөө мэдчихэж энэ дээр нөгөө өөр онцлогтой хүмүүстэй тохирч харилцаж бид нар сурах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд анзаараад ахаар би одоо жишээ нь би бол ер нь бол мэдрэмтгий төрлийн юм байхгүй юу. Тэнгүүд би яг одоо ингээд анзаараад ах юм бол ажиллаа хийхээс өмнө дандаа ингээд мэдрэмтгий төрлийн хүмүүсээ олж найзалдаг. Гэтэл жоох юм хурц ч юм уу те үг нь хурц шулуун, үйлдэл нь хурдан, түргэн харцсан ч гэсэн юм огцом түргэн тийм төрлийн хүмүүсийг би өмнө нь юу гэж тусгадаг байсан гэхээр аймаар юм аа. Яасаа аймаар юм бэ? Яад хүнийг боддгоо юм бэ те? Яагаад хүний зүрх сэтгэлийг ойлгодгоо юм бэ гэж тусгаад гэсэн байхгүй. Тэнгүүд одоо ингээ хүмүүсээ онцлог гэл ингээл ажил дээрээ ингээд ирэнгүүд яг үнэндээ тэр хүний байж байгаа нь яг миний байж байгаа хоёр төрөлхөн онцлогоор л байгаа л тэр хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг бүгдээрээ маш сайн судалж үзэх хэрэгтэй гэсэн. Саяны нөгөө нэг өөрийн чинь хэлдэг дээр болохоор ингэн бид нар гэр бүлээсээ нэг юм харилцааны эерэг болон сөрөг загваруудыг аваад үлдчихдэг. Хадгалж идэг гэсэн. Тэгээ одоо энийг цаашаа ярих юм бол даал тухамсар гэл ингээл ярьдаг те. Одоо хүмүүсийн үл ухамсар, даал тухамсарыг айгүйх ярьдаг болсон. Тэгэхээр энэ үл ухамсар, даал тухамсар гэж юуг яриад байгаа юм бэ гэхээр миний одоо бусдтай харилцах харилцаа ямар байх юм бэ гэдгийг хадгалж үлдсэн нэг хэсэг л гэсэн үг.
Тэгэхээр одоо би өөрийнхөө харилцааны тэр загварыг сайн таних мэдчихийж би өөртөө ажиллана. Тэгэхээр энд өөрийнхөө харилцааны загварыг миний аав ээжийн харилцаанд ямар асуудал байсныг таньж мэдээгүй байнгутаа тэрнийг би нөхрөөсөө ч юм уу эхнэрээсээ нэхэд байх боломж байхгүй. Тэгэхээр ихэнх одоо энэ одоо би бинийгээ ингээд тусгаж байгаа тусгал нь айгу буруу хүмүүс агаад байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг яг саяных шиг энэ зөрчлөө дандаа юм нэг өөр төрлийн онцлогтой хүмүүс би бинийгээ буруу ойлгоод ингээд хүрээдэрдэг. Тэгэхээр энийг одоо бид нэр юу гэж тайлбарлаж өгөх ёстой юм бэ гэхээр таны онцлог юу юм бэ? Тэ? Таны ингээ хичээсэн ч гэсэндээ нэг юм засаж чаддгүй онцлог бидний хүн болгонд байгаа. А тэрнийгээ бид нэр уулна анзаарах ёстой байна л да. Анзаарахгүй яваад би анзаараагүйсэн чинь тэнд анзаараад хэлчингүүд энд ингээ асуудал үүсээд байдаг гэсэн. Чи би яасан чи яга намайг ингэж байгаа. Тийм би тийм биш гэх. Харьцаанаас хооронд доголдол үүсээд эхэлчихэж байна тийм. Одоо дээрээс нь бас нэг юм юу юм гэхээр бид нөө хоорон дээрээс ярилцаж чаддгүй юм байл да. Тийм. Яа тэгэхээр аав ээж нар маань ч гэдэг юм уу бид нартай юм харилцах та одоо ингээд хэдэн оны төлөөл гэхээр болчихоо ер нь. Одоо манай чи би болохоор би чи 80 оны төлөөл манайх 90 оны төлөөл одоо 2000 оны төлөөл маань өнөөдөр ирэг байна л да. Би болохоор 96 онох. 26 оны. Манай 90 оных. 90 оны төлөөл. Тэгэхээр манай ээж аав чинь одоо манусын мэдрэл үеийн л явцал олчих гэдэг тийм. Тэгэхээр эндээс нөгөө нэг ихэнхдээ одоо ингээл за наашаа суу миний хүү. Тэ? Юу болоод энэ ярилцъя. Одоо чамд ямар асуудал тулгараад байна? Алуу миний охин хэлээдэх. Тэ? А би чамд ингэж туслаад өгье. За, ингүүл зүгээр эдэн шүү. Гэдэг ийм яриа ер нь явж исэн гэр бүлд нь. Надад л байгаа нөх байгаагүй. Миний үед л байхгүй шүү дээ. Одоо бид нар хүүхдүүдтэй л заа ярьдээ. Алин миний хүү яаж ийн өнөдөр хичээл сургууль нь яаж ийн гэж. Миний үед ч гэсэн ер нь бол бага байсан байхгүй. Байхгүй шүү. Тийм одоо магадгүй би өөрөө ээж болчоод хүүхдээ ингэж харилцах юм бол зүгээр юм байна. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө багаасаа ч гэдэг юм уу нөгөө өөрийгөө нээж илэрхийлэх тийм чадвар байхгүй бид нарт. Хичнээн илэрхийлмээр л байна л да. Нөгөө нөхөртөө хэлчмээр л байна л да. Эхнэртээ хэлчмээр л байна. Даанч яаж шилтгийг бас мэддэг. Тэрний зааж өгөөгүй. Тийм тэрний зааж өгөөгүй. Ингээ хэлгээд тэгэхээр ямар мэдрэмж авдаг вэ гэхээр солд ороо. Айцтай. Тэ би харчаагүй болох гэдэг байгаа байхгүй. Яа одоо нөө яг ингээ харчаагүй гэж хинч хэлэхгүй ч гэсэндээ тэр нэг юм өгөгдөл бид нарт өгсөн байгаа байхгүй. Хүн өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй. Тэ толгой хагравч тэ олгой хагравч толгойн дотор гээл тэ бид нарыг ингээ сургацсан. Гэтэл нөгөө нэг гэр бүлийн харилцаа ч өөрөө бие биендээ ингээл яриад хэлээл ойлголцоол ингэжээч ингээл асуудлаа шийдээл маргалцсан дээрээ ярилцаал тэр асуудлыг арай багасгаал ахиж ярилцаал арай багасгаад явах хэрэгтэй юм л да. Тэр тэгсэн чинь яадаг гэсэн чинь энд маргалдангуудаа сайхан хэрэлдээд маргалтаад одоо би энийг ингээл хэлээлтэй тэгчээд хайчдаг. Нилээ явна. Сэтгэлээ нээчж байгаа штэ. Харьцангуй жоохон тайвширч байгаа гэсэн үг. Энэ дотор байсан юм хэрэлдээ гаргаа ичиж байгаа гэсэн үг. Тэгээд дахиад хугацаа явна, ахаад өрнө, ахаа гаргаа ийн. Ямар ч одоо энэ дээр юу байхгүй. Шийдэл байдаггүй. Тэгэхээр энэ дээр шийдэл олж сурах хэрэгтэй бид нар. Юунаас болоо маргалтаад байгаа юм бэ? Тэрнийг ичилгүй ярих нь шүү дээ. Чи өөрөө намайг тоохгүй байсан мэт. Эмэгтэй хүмүүс их хэлдэг юм чи намайг тоохгүй байсан мэт. Үнэлээгүй үсттэй те. Би ингээ хүүхдээ хараа зөндөө их ингээд хүүхдээ хараал ингээл хоолоо игээл ингээл байж ахт чинь чи өөрөө намайг сайн байна гэж хэлээгүй үсттэй. Гэтэл нөгөө талдаа нөхрүүд юм уу? Нөхрөөтэй бас зүйлдэг те. Тэнгүүд нөгөө талдаа нөхрүүд яагаад вэ гэхээр тэнд ч гэсэн бас ажил хийгээд яваад байгаа байхгүй. Тэ тэнгүүд тэд нар ч гэсэн дотроо яах нь би тэгээ яасан бэ? Би тэгээ зүгээр намайг яага үнэлэхгүй байгаа. Би ч гэсэн ажиллая гэж амьдралд нь төлөө явж штэ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг бид нөр өөрсдөө жоох юм ярилцаж мэддэггүй дээ токсик харилцааг бас их баг хэмжээгээр үүсгээд аваад үүсгээл ихсгээл яваад идэх юм байна л да. Гэтэ зүгээр надад тгий санагдсан. Би нөгөө ингээл сая сүүлийн нэг хэдэн жил 2 багаагаа аваад яг гэртээ хүүхдээрээ сууж байгаа байхгүй. Манай нөхөрч ажлаа амьдралаа зохицуулаад тэгээ би ч ерөөсөө нөгөө нэг айгүй олон жил хуучин бол ингээ тоглолт моголт гэж амар завгүй гэрээ хаяа явцдаг. Тэгээд нөхрөө хүүхдүүдэд үлдээдэг. Актээ дандаа хүүхд тасрагчтай байдаг гэсэн байхгүй. Тэрний сүүлийн хэдэн жил бол дандаа ингээд өөрөө би ингээд хүүхдээ хараад ерөөс хүн хажуудаа байлгаагүй байлгсан ч би өөрөө байгаа давхар хүн авал авчдаг хоёр ойрхон. Тэгээ байж байгаад манай нөхөр амар завгүй ажил мажилтаа гэл ингээд амьдралаа ингээд явдаг гэсэн. Тэгээ сүүлийн яг би ерөөс тэрийг ойлгуулах гэж битэр тэрнээс асуудал үүсдэг байхгүй. Ингээд чи орой ингээд эренгүүтээ ингээд
ингээд шалхаагаа суучих юм. Ингээд чи надтай ингээд тусламжлал гээл те. Тэг чингүүд би ингээд амар их өдөршөнгөө ажил бодож ирээд ядраад ирлээ штэ гээд ингээд ингэдэг хгүй. Тэгвэл би за окей гэд би ойлгох гад хэд хэдэн удаа битэр жоохон маргалтахгүй да болцсон. Тэнгүүд нь би нэг өдөр найзтай гадагшаага Солонгос руу явцсан хгүй. Найз хаяад. Тэгээ бэжингүүд өглөөнөөс ахуулаад яаж тэр хүн хүүхдүүдээ хөргөж өгөөд гэрээ цэвэрлээд орой би шууд нөгөө 5 цаг өнгөрөөл 5:30-д 2 хүүхдээ аваад орж ирээд баг оройд хоол 6 цагаас өмнө идэхгүй л оройдчих юм бол энэ чинь нэлэг бодоод юунууд нь дуусна гэд би амар хурдан баг хуцаа тайлбар гараа угаагаад хоол руу дайрдаг байхгүй. Тэгсэн чинь манай нөхөр яг тэрнийг ойлгож эхэлсэн байна. 7 хоног яваад гэсэн чинь бүр ингээд чи нэр ингээд гуцаа тайлгуугаар галтгоонд ороод бүр 10 минут дотор хоол игээд гаргаад ирэхээр би ингээ гайхаж би яг одоо л ойлгож чинь энэ гэрээ ажил чинь ямар их тийм нөгөө ийм хэцүү юм бэ одоо ингээд наанаа ингээд хийгээд байгаа юм тэгсэн ингээл говц сундар муугаагаал гатаан тэгэл ингээл өрөөнд нь ингээд оруулж тавина тэгэл ингээд маргааш шаханд хувцсанд бэлдэж тавина гэл ингээд өглөөнийх нь цайг бэлдэн гэл ингээл ийм амар асуулт манай хүн тэрэн дээр бүр яг бууж гисэн байхгүй юу. Тэгээд юунаас болоод би тэр хэрэлдээд байсан чи яг ийм жижиг юмнаас л болоо л дээ. Би ингээд өдөр чи ингээд гэртээ сууж байгаа ч гэсэн би ингээд бас гүрх юм ажиллаа л байгаа мөртлөө орой амжихгүй байгаад байдаг байхгүй юу. Тэгээд би нөхөртөө яг хэлсэн байхгүй. За ойлгохгүй болохоор би мэдрүүлсэн байхгүй. Тэгээд хайж яваад тэгсэн чинь тэр хүн мэдэрч байгаа байхгүй. Хэцүү юм байна гэд. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө ярилцж байгаад ойлголцох юм байна. Зарим тохиолдолд хилээд тахад ойлгохгүй үе байхад нь тэрийг сэтгэл зүгээр нь мэдрээ би сэтгэлээр нь мэдрүүлэх хэрэгтэй юм гэж санагдсан надад. Тийм. Тэр нөгөө нэг энэ дээр бас та аяга зөв юм хийсэн лээ л да нэгдүгээр. Хоёрдугаар гэдэг юм бол зарим нь гэхдээ бас ойлгохгүй хүмүүс байгаа. Магадгүй. Яагаад гэхээр зарим уралгангууд нөгөө шууд хайчдаг хүмүүс байдаг. Нөгөө нэг дааж чадахгүй байх нь шүү дээ. Та нөхөр бол даасан биш дээ. Яг тань шиг авах гал хүүхдүүдээ ингээл бүүцэлвэл яг ингээл одоо хариуцлага үүрсэн байна те. Зарим хүмүүс хариуцлага үүрдэггүй. Аяачдаг. Тэнгүүд одоо нөгөө нэг хилээд ойлгохгүй болохоор нөгөө арсанд нь мэдрүүлнэ гэдэг шиг те. Мэдрэмжээр нь та өөрийгөө ингээд илэрхийлсэн байгаа байхгүй. Энэ бас айгүй зөв. Дээрэс нь гэхдээ өмнө нь бас бид нэр яах ёстой байсан бэ гэдэг юм бол детальчилж хэлэх ёстой. Детальч. Бид нэр олонгууд ингээд 10 юм хийчингүүтээ нийлүүлээд би өдөржингөө гэртээ зөндөө их юм хийлээ гэд хэлчихдэг. Тэ. Тэнгүү тэнд нь ингээд аягуугаагаад хүүхдээ хааллаа тэрийг аваад тэгсэн чинь тэр нь унаа тэр нь уйлаа тэ. Ингээд тэнд дунд амар олон юм болж ирснийг бидний нэг багц болгоод би ядарч их юм хийлээ. Тийм. Чи намайг ойлгохгүй байна гэлчдэг. Тэр нөхөр ч гэсэн бас адилхан бас баахан юмаа бөгнүүлж агаад ингээд хэлчихдэг. Тэр одоо зарим талдаа энийг хүмүүс шалчгансан гэж хэлэх гээд байдаг. Энэ шалчгансан биш шүү. Яад гэвэл одоо та сайн надад ингээл бит хоёрт ингээл ийм юм болсон байхгүй ингэсэн байхгүй гэдээ ингээ хэлж өгж штэ тэгжээж бит хоёр ойлгож байгаа. Тэр яг энтэй адилхан бид нөгөө их нэртэй найз залуу тий бүсгүүдээ яг энэ шиг ингээ тайлбарлах хэрэгтэй байна л да. Ингээ тэгээд гэхдээ энийг бас хэмжээ хязгаартанд тааруулна. Үргэлжил дандаа л ингээ гашгнаал ингэсэн байхгүй тэгсэн байхгүй гэд байх биш. Нөгөө талдаа бүр зарим хүмүүс ингээд идэг. Миний ажил миний л ажил. Тэ тэрнийг хаалганыхаа цаана хаянгуудаа би гэртээ энийгэд орох хэрэгтэй гээд байгаа байхгүй юу. Энэ бас муухай хатуу шүү. Хатуу. Ингэж бас болохгүй гэж би хэлмээр санагдаад идэг. Яа тэгэхээр би өдөржин амар их ажиллаад ядарсан байхгүй юу. Бүр ингээд цөхөрч унтлаа ингээ ядраад би гэртээ ингээ 5 дуу хайр алж мэдрэх гээд орж байгаа байхгүй юу. Тэнгүүт би амьсгаа аваад цаа энийгэд орё. Энэ нэг талдаа өөрийгөө хүчирхийлж байгаа нэг хэлбэр. Нөгөө талдаа нөгөө хандаа ч гэсэн яах нь худлаа ингээл дүүр хэсгэлд гаргаж эхэлж шүү дээ. Хантай байхын хэрэг яг юу юм? Тэ? Би ингээл нөхөртөө хэлмээр штэ тэ. Тэгэхээр нэг гоншигноо л адилхан ингэсэн юм бэ жиж өөрийнхөө ажлыг нөхөртөө нь ялзаагаад ч гэдэг юм уу их нэртэй энэ биш шүү. Хэрвээ гэр бүл болцсон бол бид нэр тодорхой хэмжээгээр бие биенийхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангаж, хуваалцаж, хамтдаа даван туулах ёстой. Тэгэхээр хэлэх хэрэгтэй. Өнөөдөр бүр үнэхээр их ажилтай байсан шүү. Уучлаарай би ороо юу ч хийж чадахгүй. Шууд орлогоо шургаж болохгүй. Ороод байгаа чи гэдэг ч юм. Тийм төрүүлээ тэрийг хэлчих хэрэгтэй. Тийм хэлчих хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хэлэлгүйгээр нөгөө баахан хоёр талд хүлээлт үүсчихэж байгаа байхгүй юу? Би нөгөө ядарсан хүн чинь миний ихнэр сайхан хоол игээд тэ намайг станаар гой хүлээж авах та гэд айгүй өндөр. Гэтэл тэнд ихнэр бас өдөржингөө ядарчаад нөхөр хурж ирээд намайг яах нь вэ? Тэ одоо
одоо хайрлаж халамжлах ахтаа үнсэх ахтаач гэдэг ингээ ботсон. Тэгээ нөгөө хоёр өндөр хүлээлттэй хүн жорж ирээ мөргөлтчихөж байгаа байхгүй. Тэгээ нөгөө өдөртөө би нэргөө жоохон юм контакт үүсгээд л ах хэрэгтэй юм л да. Өнөөдөр би ингэсэж хоол хийж амжихгүй нэ. Надад чи хэлээд байгаа байхгүй. Би яг бас их цацралд яг өмнө хэлчихсэн байхгүй. Бид хоёр өдөрт айгүй хэрдэг гоцоор. Айгүй хян байна. Харин одоо тэгж нөө одоо тэгээ явж байна. Одоо ингэ төвчирж байна да. Яаж ийн вэ өнөөдөр гэдэг би ингэ хуцаар ингэ байнгын нөхөртөөгөө ярьдаг. Миний утсан дээр ганцхан нөхрийн л контактууд байдаг. Өөр хүмүүстэй би бараг ярих нь айгүй ховор байдаг байхгүй юу? Тэгээд сүүлийн үеийн та нарын үеийнхэн бүр яриахаа битсэн байна. Ингээд уцаар задлахаар утас ярихаар дургу өрөддөг гэж байна. 2000 оны хуучин төлөөл заяа. Хүү ингээ ваа яагаад гэдэг. Ингээд заримдаа ингээд юм ярихаар бичгээс дургу өрөддөг. Хариу бичих сонирхолгүй байдаг. Уцаар ярих хүсэлгүй байдаг гэж байгаа байхгүй. Манай засралч гэсэн бас тэр үе рүүгээ орж ийн гайгүй юу. Тийм шүү дээ. Би чинь яаж ч нөгөө нэг одоо би засарж байгаа. Нөгөө өдөржингөө бужигнаа явчихар чинь яг үндэ амжихгүй байгаа юм чи. Яг амжуулыг гэвэл амжуулна бай гэж хүн боддог л ахaltaа. Гэхдээ тэр болгол ингээд амжихгүй шүү дээ. Үгүй. Энэ дээр хосуудын харьцаан дээр би бол уцаар ярихтар бол би бүр амар хүмүүс тэгдэг байхгүй ингээд найзуудтайгаа би ингээд 3 4 5 6 цагш би 40 50 заалгаж байна заяа. Тэгэхэд найзууд ингээд хинж ярихгүй байхаар би ингээд гайхаад тэгэхээр чин та нарын над хосын харьцаа чи яаж сайхан байх юм бэ? Оо хараа нөгөө тэтэртэй сууж нөө тэгээ одоо нөгөө энэ чинь тэгж гин гэж да одоо бөөнөр тэгж гин да одоо ингэж гэж даагаад тасалчаад удаачгүй яарэ чи юу гэж би ингэж ярьдаг байхгүй. Тэнгүүд ингээд чи ингээд ямар их нөхөртөө ингэж юм тоочж ярьдгийм бэ гэсэн байхгүй. Би багасаа л уус сурцсан битээ би энтэйгээ ингээд би ингээ ярихгүй алга болчиход манай нөхөр хараа чи амьд уу яаж юм яга ярихаа бэлчүү гэдэг чи ягаад ясхгүй амьтантай уулзаад завгүй байна гэж гэрт хүмүүс ирсэн эргээ тасалдаг байхгүй хэл мэдчлэнгийн битэрийн юм харьцаа айггүй юм ярьдаг байхгүй тэр суулна амар гоё юм те бас ингээд харьцаа арай өөр байгаа байхгүй ярихгүй байгаад байвал эн чинь хүндрэл үүсэж шүү дээ тийм үү энэ нөгөө танаа гэр бүл дээр болохоор хоёр ярддаг төрлийн онцлогтой хүн байна л да. Үгүй манай нөхөр нэг тийм ярддаг тийм амар ярддаг төрлийн биш. Би болгоцсон байхгүй. Та яаж болгов? Ер нь анханасаа л уулзаал ишлэгтэй л хүртэл би энтэйгээ ярих хэрэгтэй байхгүй. Яг. Би ажилтаа байна гэхээр би надад 5 минут гаргах зав гарга 9 гаргах хэрэгтэй. Ажилтаа бисэн ч гэсэн хуралтай нэргээд ярив. Тэгэд эргээд ярихгүй л хараа яагаад яриаг юм хурал чинь дуусаагүй юм гэж бичин заяа. Тэнгүүд одоо 5 минут тэгвэл дуусгаад залгаарай гэдэг. Ядад чухал юм ярих гэдэг гэж манай нөхөр боддог зэн. Тэнгүүд би зүгээр л хараа яаж юу гэж ажил нь яаж өнөөдөр хурал нь яаж захирал нь яасан юм гээл те. Хуучин бол манай нөхөр чинь нөгөө удирдлагын дээр ажиллаж байгаа гэсэн. Тэгсээр байгаад яриулаа сургасан байхгүй. Янзы. Тэгэхгүй болвол ярихгүй байна. Өдөр бүтэн өдөр болж байгаад бүхэл 10 хэдэн цаг өглөө гараад бид нар чи оройдоо л ирж уулзаж шít. Тэр хугацаанд юу хийж яаж явж байгаа мэдэхгүй байна гэдэг бол эн чинь өөрөө аюу сонио. Би бол бас токсик харьцаатай байгаа гайгүй юу. Энд ч одоо нэг чаленж байна. Би бол ингээд бас араас нь хитрхи их юм бичиж тах жоохон ингээд миний юу яагаад гэдэг вэ? Яг хотлоод байдаг байхгүй юу? Тэгээ би сууж муусан тийм харьцаараа бол ороогүй болохоор ингээд шууд яаж нээж ингээл араас нь байман залгаад ах. Тэр хүнд нэгдүгээрт жоохон төвхтэйж магадгүй. Суусныгаа дараа шүү дээ. Тийм учраас би бол ингээд нэг амар ардаас нь бичихгүй гэж бодоо тэгээ ингээд би бичихгүй байх тусан тэгэл төсөөлрөө явсараагаал бүр огт харилцааг болоо тэгэл алга. Яг гэнэ. Тэр энэ болохоор одоо тань дээр болонгоо та нөө харилцааны юг нөхөртөө ойлголцсон байгаа байхгүй. Яа гэвэл өөрийгөө хэлэхгүй болвол тэ манай ихнэр стресстэй. Тийм. Хэлэхгүй байх юм бол энэ хүн стресстэй байгаа учраас би хэлэх ёстой юм байна гэд ойлгоцсон байна те. Энэ бодлонгууд одоо юу гэх юм нэг талд нь эго хөдлөд ингэ гэдэг чинь яа тэгэхээр нөө үерхлээ харилцаахгүй наачаа. Үерхлээ харилцаа байгаа гэхээр нөгөө араасаа яалах гэдэг лээ. Үнцэнтэй хахад тэрнийг үнцэнтэй байна гэж ойлгоод. Энэ нөгөө нэг үнцэнтэй байна гэхээсээ илүү зүгээр л тодорхой байдлаар харилцаж сурах хэрэгтэй. Би чамаас ийм юм өсөж байна тий? Би ийм байна болоо. Заавал гэхдээ гол нь биш. Тэгэхээр нөгөө ингэдэг одоо биний өсвөр насны одоо яг ингээд 96 оноос таслагдаад 97 оноос жинзээ эхэлдэг байхгүй. Тэнгүүд одоо ингээд өсвөр насны хүүхдүүд дээр одоо үерхэл 20 23 мөрөг ингээд харах юм бол ингээд өөрийнхөө араас ингүүлэхээ үнцэнтэй байна гэж ойлгоод байгаа. Тэр үнцэн биш шүү. Эхэндээ яах юу гэдэг чинь те мэдээ яг ингээд эрэгтэй талаасаа хараад үзэхээр эмэгтэй нь ингээл өөрөө яаж нээж гэдээ ахаар чинь бас тийм сонирн байд юм шүү. Гү тэгж жаад алга болчих заяа.
Наача токсик юм шиг. Би ер нь их муу токсик юм биш. Бичиж байгаад алга болчих. Тэгэхээр хөөе нөгөө биччихсэн нөгөө охин минь хайж чөө гэдэг дээд чамраа бичнэ. Их болоор юм зааж. Тэгэхээр нөгөө айгүй тодорхой байх хэрэгтэй. Хүлээлт битүү үсэг. Би ийм байна болоо. Тийм шүү. Эргээ хариу бичихгүй бол чиний хариу бичихгүй байх нь надад таалагдахгүй байна. Би ингэж болоо. Эргээ хариу бичихгүй хамаагүй байх нь шүү дээ. Тэгээ нөх хүлээлт үсчихэж байгаа байхгүй юу? Би сайн уу гэвцэн чи яа сайн уу гэхгүй юм бол би заримдаа сайн уу гэж бичиж чинь надруу ягаа сайн уу гэж бичгүй юм бол гээд ингээ бодоод идэг. Тэгэхээр би чам руу ингээ сайн уу гэвцэн чинь чи надад хариу бичихгүй юм байна л хэлээд байдаг шүү дээ. Өөрөө бичихгүй мөрлө хүлээлт үсгээд биччихгүй яахчгүй шүү. Өөрт чи ямар мэдрэмж чинь амар дарамттай биш үү? Би тэгээ ингэдэг. За бичихгүй л анвиц гэл тэгж өөрийгөө нэг тэгж бодоод тэгээд хүлээгээд байна. Тэгэл байж гал нэг санахаараа нэг харна. Бичээгүй л энэ. За тэгжлэхгүй. Яг. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг бас юу байна? Чи нөгөө үн цэнтэй байх гад байгаа юм шиг мөртлөө бас давхар аваар хүлээгээд байгаа. Шудраг л байлаа. Чи яг над руу бичихгүй байгаа. Би ч амраа таалагдахгүй юм. Тэгвэл бай гэж шууд тэгвэл харилцаа толгой болгосон юм уу? Тий. Үгүй яг ингэ эхэлж байгаа харилцаан дээр төсөөлөд байл. Би ч бүр амар юм гэрлэлтэй харилцаа руу орж марах мэдэхгүй болохоор нөгөө эргэлж байгаа хамгийн түрүүнд нөгөө танд мэдэх байх. Тэгтээ одооны залуучууд хуучин бидний үед бол өдөр шөнөгөө бичээл залгаал ингэдэг байсан. Одооны залуучууд бас нэг жоохон тийм байна уу? Тийм харилцах нь өөр болсон. Харин өөр болсон тий. Амар олон хэрэглэгдэхүүнээр харилцдаг болсон байхгүй. Одоо чинь таны үед гэх юм бол нөгөө айгүй олон хүүхдүүдтэй айлууд байдаг штэ тий. Тэнгүүд нөгөө гэр бүлийн одоо хүмүүс хоорондоо айгүй харилцдаг. Угаас харилцахаас өөр арга байхгүй. Угаас нэг гэрт амьдардаг тий. Тийм бөөрхий гэрт амьдардаг. Тийм бөөрхий гэрт амьдардаг. Тий нөгөө хүмүүс тэгэж ярьдаг байхгүй юу. Миний хувийн орон зай чинь орныхоо урдуур нөгөө нэг хөшгөө татаал тийм хувийн орон зайтай байлаа шүү дээ. Ямар гоё гэж санаж ийн гэж хүмүүс айгүйх ярьдаг. Тэгэхээр нөгөө нэг ярихгүй байгаас өөр арга байхгүй. Тэгээ дээрэс нь харилцааны хэрэгслүүд байхгүй. Жишээ нь намайг бараг 10 ахад дөнгөж утас муц гарч ирсэн үү? Тэгээл одоо нөгөө халтар царайт гэдэг кино гараал те. Тэрэж өмнөрөө ямар сони Улаанбаатарт аймаг ингээд чив чимээгөө нэг газар ингээд хүнгүү байдаг гэсэн. Тийм тэгээд тэгдэг байсан харилцаахгүйсэн чи энд олонгууд яасан Instagram л гин Facebook л гин Twitter л гин тэгэл одоо нөгөө YouTube гэл ингээл маш олон харилцаа байхгүй. Тэнгүүд зөвхөн одоо нөгөө бинтэйгээ одоо чинь би үргэж байгаа хүнтэйгээ харилцах харилцаанаас гадна тэр харилцааг маш олон хүнтэй явуулдаг. Нөгөө найзууд, танихгүй, дээрээс нөгөө тоглоом хүртэл тэр харилцааг бас нэг талдаа нөхөд өгдөг. Тэнгүү тийм ойр дотны харилцаанууд нь ингээ холдоод явчихдаг. Тэгэхээр хэрвээ нөгөө нэг юм үерхэл нөхөрлөл хайр дурлал харилцаа эхлүүлээд тэрийг цаашаа юм гүнзгийрүүлэх гэж байгаа бол хоорондоо ястай нөгөө хил хязгаарыг тавих хэрэгтэй. За би чамаас ийм зүйлийг ингээд хүсэж байна тий. Хэрвээ үнэхээр хоёулаа энэ харилцаагаа цаашаа үргэлжлүүлье гэж ингээд бодож байгаа бол хоёулаа ингээд бие биендээ жаахан ингээд танилж мэдээд тий. Шууд яаж эвгүй юм аа. Шууд тгээ хэлэхэрөө. Шууд тгээ бичвэл би үл бичиж чадахгүй тэгчихлээ. Ихүү үедээ штэ харин тэнгууд ихүү үедээ дөнгөж харилцаа чинь надад таалагдвал биш таалагдахгүй би чамтай бичмээргүй гэдэг мэдрэмжээр те одоо ингээд нэг бизнес negotiation хийгээд авд суухгүй юу гэж ярих байгаа юм шиг нэг юм шиг модон байгаа зү. Энэ юм байхгүй юу? Энэ бид нэр сэтгэл зүйн боловсрал жоохон бага байгаатай холбоотой шүү. Тэгэд эргээд нөгөө залуу нь бичихгүй байгаад байвал айгүй бас энэ таалагдахгүй байгаа л учраас таалагдсан эрэгтэй хүн бол ямар ч эмэгтэй хүнийхээ араас бичихлэхгүй ер нь. Ер нь энэ дээр бас нөгөө нэг introvert уу, extrovert уу, ambivert уу гэдэг энэ өөр бас. Яг ингээд юу гэдэг чинь би олонгууд таныг нөгөө нэг extrovert төрлийн хүн гэдэл харж илэн л да. Extrovert төрлийн хүн одоо юу гэдгийг те ямар нэг юмыг хүлээж авангуудаа шууд гаргадаг. Таны онцлог байхгүй юу? Энд олонгууд магадгүй яадаг чинь би сайн мэдэхгүй л та уншиж үзэг болохоор харах юм бол ингээд жоохон бодоод төлөвлөөд ингээд магадгүй бодож байгаа бодол дундаас ангуудаа заацсан гэдэг ч юм уу. Бодлоосоо урвчдаг. Тийм. Одоо нөгөө бодлоосоо байдаг гэсэн. Бодож яснаа бодлоосоо зүгээр чи юу ячтан цацчдаг юм биш үү? Үгүй би зүгээр л ингэж байгаа байхгүй да. Ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоо за үүсгэлээ гэж бодоход төрүүлж би энэ алхам хийх ерөөс дурггүй. Төрүүлээл ингээл араас нь саяны илдэг шигтэй таны илдэг шиг ингээл залгаж малгаал яаж энэ юу болж ийн гэд ах айгууд чаддгүй байхгүй болдгоо байхгүй. Тэр чинь нэг эхлийн харьцаан дээр л ах л та. Нилийн гойгоо дотн болоод дотн олчвол ястай баг нөгөө нэг одоо би найларч байна. Өдөртөн зохион байгуулна гэж. Тийм штэ. Тэгэхээр одоохондоо яг тийм харьцаа үүсгэж байгаа юм байна тий. Харин тий.
Тэгээд нөгөө нэг ийм татан харилцаан дээр өөрийгөө ер нь яг ямар харилцааны загвартай байна гэж анзаарч үзсэн үү? Ямар загвар вэ? Тэгэхээр ингэ шүү заяа. Найзуудтайгаа ямар байна? Гэр бүлтэйгээ ямар байна? Эсрэг хүстэнтэй ямар байна? Анзаарна гэсэн үг. Тэгэхээр ингээд анзаараад үзэхээр ингээ өөр юм гардаг байхгүй юу? Хүмүүс нөгөө энийг болохоор бөөнд нэг авч үзэх гээд байдаг. Би хүнтэй ингэж харцдаг гэх. Үгүй. Татн хүнтэйгээ яг ойлгодог хүнтэйгээ эсрэг хүүстэнтэйгээ ээж аавтайгаа тий би яг яаж харцдаг юм бэ? Харилцааны одоо нөгөө нэг би одоо миний итгэл ч юм уу бусдаас хүлээдэг хүн дээр ямар байдгийн бэ гэдгийг эхлээд анзаарчих. Тэгэх юм бол нөгөө нэг өөрийгөө илүү ойлгочихно гэсэн үг байхгүй юу? Тийм байна тий. Би бол яг хуу ажил хэрэг ч юм уу ер нь юун дээр бол агуу нээлттэй. Тэгээ юуд шулуухан сайхан яриад хэлээл төс тас гэдэг хурдтай явчихдаг. Яг ингээд нөгөө нэг хайртай хүн ч юм уу тийм нандан юм дээр хүн дээр одоо ингээд юм хосын харилцаа ч юм уу тий. Яг тэр хосын харилцаа гэдэг чинь миний хувьд хамгийн дотн хүн ба шүү дээ. Тэнгүүд тэр хүн дээр хүлээлт жоохон тавих гад байдаг. Бас гомдчих гад нэг юм санаа гүнжлэгдэг. Айлын идэх хөхтэй. Айлын баг шүү дээ. Энэ бас айлын багтаас холбоотой ч болно тийм. Би ч айлын баг шүү дээ. Би бусад хүнтэй ямар ч ерөөсөө тийм надад зан авир гардаггүй байхгүй. Одоо ингээд над маттай болохоор зэрэг ингээд ийм затгаа чөлөөтэй ийм бүр nice байдаг мөртлөө хос дээр очингуудаа нэг жоох ийм өөр болчт юм санагдав. Тийм, яг тийм. Өөр. Нэг ийм сонин хүлээж мүлээгээл эсвэл жоох юм дээр гомдож момдоол тий. Тэгхгүйгээр яг одоо энэ харьцаагаа л хостой зориулсан. Тийм. Энэ бас жоохон цаашаа гүнзгийрх юм болвол нөгөө нэг энэгшилтэй асуудал яригддаг. Гэр бүл, ээж аав, attachment. Нөгөө нэг хинтээ хаана яаж өссөн, хин яаж хайрлсан, хин яаж ингэсэн, тэгсэн гомцсон юм уу, гомдог юм уу, тэ гимцэн юм уу, гимтэйг юм уу, тэ хүлээсэн юм уу, хүлээгээгүй юм уу гэдэг асуудал дахиад яригддаг. Ингэтээс аягүй сайн юм лээ. Яг хуу ингээл манай яг надтай ижилхэн найзууд хүртэл ингээл зарим сэтгэл зүйчдэр очил зүлгэн мөлгөө аваад ярихыг би сонслоо. Тэнгүүд л ингээл ямар нэг нэр томьёо гаргаж ирэл яриад ташгүй. Sorry яг би мэдгүй зүгээр ингээл өнцгөр харахад надаа ингээд би бодоод идсэн чинь нэг ингээл гэр бүл талаас ингээл аяны маань асуудал энэ ээж надад тэгж санаа тавиагүй гэдэг юм толгойд өрс орж ирэхгүй байна. Яг л одоо тэгэл та нарын үе болон бидний үе чи юу нээж аав нь хайсан л үе шүү дээ. Хаягдсан л үе шүү дээ. Бид нар бол тэгээд надаа ингэж гүнзгий тусаад эсвэл юм гомдолт хийсэн ингээд ээж дээр очиод уйлаад нэг хилмээр санагдах юм байхгүй байна. Нөгөө өвөө юм чинь найрхан байсан уу? Өвөө юм бол байхгүй. Яг аав ээж дээр. Бас тэр нөлөөлөх үү те? 0-6 насны суур хүмүүжил маш чухал байхгүй. 0-6 нас чи өөрөө нөгөө үл ухамсар гэд яриад байгаагийн чинь 95% чи үл ухамсар гэдэг байгаа шүү. Одоо үл ухамсарын 95%-ийг эзлээд байгаа. Тэнгүүд тэр чинь 0-6 нас байхгүй юу? Тэнгүүд бид нар 0-6 насны амьдрал хэдэн үн мэдтий. Сандын тий. Одоо жишээ нь би 5 нас 4 хоногтой ахын өдрийг би санахгүй тий. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд насны чинь амьдралд 0-6 бага насны чинь амьдралд өөрийн чинь сэтгэл зүйд сайн болон муу дурсамж үлдээсэн зүйлүүдийг анзаарч үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэндээс гарч ирдэг. Тэгэхээр бид нар олонгууд ингээл амьдрал байгаа штэ. Ингээл нэг юм сураал тэрнээсээ хөгжөөл нэг ингэх ёстой юм байна, ингүүл зүгээр юм байна гэл амьдрал байгаа. Гэхдээ яг ухтаа бид нэр яг юуг мэдчихэд юуг одоо загвараа болгочоод яваад байгаа гэдэг рүүгээ ордоггүй байхгүй юу? Одоо ингээд жишээ нь энэ дотор ингээ идэ байгаа гэсэн үг. Тэнгүүд энийг ингээд идгээчдэг гэсэн үг. Арсын хэсэг нь өнгөн хэсэг байгаа. Өнгөн хэсгийг нь идгээчдэг. Тэнгүүд энэ талдаа яах нь байгаа зүйлүүдийг олж харахаас хүмүүс цухтаадаг байхгүй. Ялангуяа бас яаж цухтаадаг вэ гэх юм бол өөртөө одоо бүр амар сайхан хүүхэд насыг ч юм уу амар сайхан амьдралыг ч юм уу зохиогоод өгч тохиолдлоос байдаг. Өөртөө зохиочдөг гэсэн үг. Яг үнэхээр тийм юм уу гэхээр үгүй ч юм шиг тэр энийг ингээ аягүй сайн судлах хэрэгтэй. Өөртөө л тулж ажиллана гэх юм уу? Одоо өөртөө л хүн нөгөө нэг нууцгүй байх байхгүй. Үнэн байдаг. Үнэн одоо толинд харж байгаа юм шиг гэх шиг. Миний үнэн юу юм бэ? Миний гомдол яг юу юм те? Миний гэмтэл нь яг юу юм? Би юунаас гэмтсэн байж болох юм? Би юун дээр бүр аягүй өндөр итгэл найдвар хүлээлгдэв. Би юуг маш их хүсдэг гэдэг зүйлүүдийг анзаарч. Энийг одоо тэг яг бяцлагал эдрээр хийж гаргаж ирэх үү. Тэгэхгүй бол зүгээр ээж аал нэг өрөөний мохор цугаад гинт гараад цаас бичээд эхлэхээр бол гинт ингэж сууж байгаа цалин руу харж байгаа. За би үнэнтэйгээ чамтай ярмаар байна. Ингэж ярьж болохгүй шүү дээ. Нөгөө нэг ингээд бид нар эдгээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг
одоо жишээ нь хоёулаа 20-тэй 23-тай гэж бодъё. Тэнгүүд ингээд энийг ингээ одоо бага насаас ахуулаад ингээ эдгээгдсэн байхгүй юу? Эдгээгдсэн юм шиг дүр эсгэлтэй. Жүжиглсэн ч гэх юм уу? Би гэхдээ жүжиглсэн гэдэг үг бас жоохон тохирохгүй. Яа тэгэхээр би тэрнийг жүжиглж байгаа гэдгийг ч мэдэхгүй гэсэн үг. Яа тэгэхээр миний дотор юу байгаа юм бэ гэдгийг би мэдэхгүй байгаа юм чинь жүжиглсэн гэдэг үг бас таарахгүй болчихж байгаа. Тэгэхээр тэрнийг нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч, оншилгоо гэдэг зүйл чинь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр ингэдэг хүмүүс нөгөө сэтгэл санаа жоохон сонирн болоод ирэнгүүт өөрөө өөрийгөө өөрөө ухаад идэг. Бас их аюултай зүйл. Хитрхи өөрөө өөрийгөө хитрхи ухаад, хитрхи ном уншаад, хитрхи нөгөө сэтгэл зүйч юм шиг аашлаад ингэхээрээ бүр гэмтчих тохиолдол байдаг байхгүй. Бүр их гоцчих тохиолдол тийм шүү бас. Маш их юм уншиж өөрөө ингэ төлөвлөж дотроосоо ингэ өөрийгөө ингэх гээд байдаг. Тийм тэгэхээр энэ дээр нөгөө одоо проблематик жоохон өндөр юм шиг ийм одоо юу гэдгийг өөрийгөө өөрөө аваа явчихдаг гэх юм уу? Нэг ийм юу одоо татн харилцаа одоо хүнд найдахтай хэрэг, итгэхтэй хэрэг. Ер нь мууштай. Яа тэгэхээр одоо ямар нэгэн асуудал байлаа гэж бодоход тэр асуудлыг гаргалгааг нь гаргаж гард нь гарах хүн чинь хувь хүн өрөөлдөг гэж боддог. Яг үнэ. Тэгэхээр хардаа ингэдэг байхгүй. Энэ бөөрийнхээ амьдрал ахгүй юу? Энэ одоо таны амьдрал гэсэн үг юм. Тэнгүүд хүн өөрийнхөө асуудлыг олж харж байгаа штэ. Тэнгүүд энэ дотроо л гүөхдэдэг байхгүй. Тэнгүүд эндээс одоо нэг хүн орж ирж нэг ийм өнцөг нэмээд, эндээс би нэг дөрвөлжин өнцөг нэмээд, эндээс нэг хорц өнцөг орж ирж бий болох гэдэг штэ. Өөр өнцгүүдийг харуулж ээж энэ өөрчлөгдөг байхгүй. Тэгэхгүй чи мянга ингээл өөрөө уншаал, өөрөө хичээгээл, өөрөө ухаал ингэсэн ч гэсэн яг нөгөө нэг юм тойрог дотроо л гүгддэг гэсэн үг. Гаргалгаа гарч ирдэггүй гэсэн үг. Тэгэхээр үнэхээр ихтэй найдвартай хүнд хандах хэрэгтэй. Тэгээ чи нэг юм өөр өнцөг харчаад нэг хонглын үзүүрт гэрэл хасна гэдэг шиг сэтгэлд чинь мэдрэгдэнэ. Үнэхээр тэр нэг өөрт чинь тохирсон зөвлөгөө ч юм өөр чинь хэрэгтэй зүйл ахын бол хүн угаасаа мэдрэгддэг. Тэгээ тэрнийг олоо харчвал судлахад болно аюулгүй байхгүй. Тэгэхгүйгээр аюултай судалж байгаа хүмүүс айгүйх. Тэгээ бүр гимтээд тэгээ ингээд идэг өөрөө судлахаараа яагаад идэг гэхээр өөрийнхөө асуудалтай гэж ботсон зүйлээ ухаад улам олон талаас нь тэрнийгээ л олон хараад улам ингээ янз янз болгоод. Тийм шүү дээ. Одоо чинь ингээд би нэг digestive system судлаад тэгэл нэг ашигтай бактери авах гэж байгаа. Тэгнийгээ судалж явсараад бүтэн ингээд хүний биеийн организмыг судлаад ингээд үг үзэг явчихдаг байхгүй. Тийм. Тэгэхээр учир шалтгааныг айгүй хаагаад байдаг. Жохон юу ихчтэй. За. Онцлог бас байна. Тийм энэ айгүй өөр их онцлогтой байгаа. Энэ хүн болгон хувийн онцлогтой. Дахин давтагдчихгүй хурууны хийшиг байхгүй. Хичнээн одоо би бас айлын баг. 3 айлын баг байгаа мөртлөө бас гуруулаад өөр айл төссөн учраас өөр айлын 3 баг гэсэн үг. Тэгэхээр ингэж ийм учраас ийм шүү гэж хайрцаглах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн онцлогоо хийх шаардлагатай байна. Онцлогоо хийхийн тулд юун дээр хин дээр очиж хандах хэрэгтэй вэ? Ер нь Монголд ер нь яа нэг чиглэл заавал хэлээч төхөө. Хувийн сэтгэл зүйн онцлогоо зөвлөгөө хийлгэж болно. Сэтгэл зүйчд очиод онцлогоо хийдэг сэтгэл зүйч байгаа хийдэггүй сэтгэл зүй одоо ингэ хэлчихээр бас байгаа. Тэгэхээр ингэдэг одоо чинь би бол онцлогоо хийдэг сэтгэл зүйч. Яагаад вэ гэхээр ингээл 10 эмэгтэй ороод ирнэ тий. Харуулаа өөрийнхөө юм ярина. Мөн үү? Онцлогоо хийхгүй байхад нэг юм юу гэдгийг үсгийн сурааг унших гээд байгаа юм шиг. Шууд ингээ гадны харцаад боломжгүй шууд миний итгэл үнэмшил нөлөөлнө. Мөн анхны сэтгэл нөлөөлнө. Онцлогоо гэдэг зүйл чи өөрөө уг үндэстэй, очир шалтгаантай, оноллын мэдлэгтэйгээр гаргаж ирдэг. Тэгэхээр одоо онцлох юм бол илүү өөрт чинь үр дүнтэй одоо цаг хугацааны хувьд ч гэсэн хэмнэлттэй л байна. Нэг яг сэдвтэйгээ нэг уяадаг эргээ ботход за ингээд хувь хүн өөрийгөө мэдчихлээ. Бас өөр хүмүүсийн үнцгийг ч гэсэн олж хараад ер нь илүү юм уужуу тайвнаар хандах гэдэг шүү дээ. Олон өнцгөөс тэгвэл яг энэ токсик харилцаанд байгаа үед токсик харилцаанаас яаж хэрхэн зөв гарах хэрэгтэй гэдэг юм бэ? Эхлээд одоо токсик харилцаанд байгаа гэдгээ тодорхойлчлоо тий. Саяны хэлсэн зүйлүүд дээрөө намайг хянаад байдаг юм байна, цагдаад байдаг юм байна, хэцүү болгоод байдаг юм байна. Тэгэх юм бол эхлээд ярилцаж үз. Хэрвээ үнэхээр ярилцаж болохгүй бол өөрийгөө анзаарч үзээд тэрнийг одоо нэг юм 10 ч юм уу үндсэн зүйлс гаргаж ирнэ гэсэн үг.
Үнэхээр одоо нөгөө зөвхөн тэр хүнээс шалтгаантай байна уу, надаас шалтгаантай байгаа байна уу? Би магадгүй сэтгэл зүйн хувьд эмзэг мэдрэмтгий байгаа байна уу? Эсвэл би зүгээр байгаа тахад ингээд байна уу? Энийг маш сайн ингэж харж агаад одоо үнэлгээ хийн гэсэн үг. Өөртөө үнэлгээ хийгээд төвд мэгдээ мэрэгжлийн хүнд ханддаг ч юм уу? Эсвэл бол ярилцаж үздэг юм уу? Эсвэл тэр харилцааг зогсоох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдгийг буруу тодорхойлцоод салчиж бас болохгүй. Үгүй ах уу гэж бас бодоод удаан тийм одоо хүчирхийлэл дундаас яваад иж болохгүй. Тэгэхээр энд нөгөө нэг би өөртөө бас нөгөө хэр зэрэг хайртай байна. Тэ би өөртөө хэр зэрэг ажиллаж байна. Тэ би хэр өөртөө үнэн байна гэдэг зүйл яригдана. Тэгээд хамгийн нөгөө токсик хүмүүс аюултай зүйл байгаа штэ. Тэр нь юу юм бэ гэхээр нөгөө одоо маргалт нь маш муухай маргалт нь араас нь удаан хугацаагаар юм том сюрпризүүдийг барьж том одоо хайрыг ингэж бүр асгаж орж ирдэг. Тэгэхээр энэ донд нэг бүр сонирн байдал бас оруулцдаг. Тэнийг болгоо ичдэг. Уйлан одоо хүмүүс ингэж ярьдаг та уйлан амар хайрладаг л та ухаарал залдаг гэдэг ч юм уу те. Уйлан амар хайртай л та бүр гэр мэртэй үнэхээр лаг. Гэхдээ л ингээд амар муухайг хийдэг гэл те. Тэгэхээр үнэхээр нэг таны хайртай бол тэр хизээжлэхгүй байхгүй. Үнэхээр таныг ингээд өөрийгөө бүр ингээд тис ондоо хүнээр мэдрэх хүртэл тийм болгосон л бол энэ биш л гэсэн үг. Таныг байгаар ч үлийн зөвшөөрөхгүй шүү. Хамгийн одоо хайрын үндсэн зүйл нь юу юм? Би наман заяагаараа тэр бол одоо тэргээрээ байхдаа бит хоёр би нэгээ ингээл одоо юу гэдгийг нэг сайжруулах гал, засгаал, янзлах гал ингээд ахгүй мэдээж бид нэр сайжирна те. Одоо би биендээ одоо болохгүй бүтгүй байгаа минь хэлнэ. Тэгээ хамтдаа цаашаа сайжирна. Гэтэл бүр ингээл намайг одоо тис өөр тийм цэцгийн шиг болохгүй л те. Бүр ингээд ингээ шат дараа те. Тэгэл нөө өмсөж зүүх, идэж жуу, харахгүй хүртэл заагаал те. Ингээд ах юм бол энэ биш л гэсэн. Тэгэхээр эхлээд одоо юу гэдгийг би ингэж амьдрах хүн биш шүү гэдэг тийм итгэл найдварыг өөртөө суулгасан байх хэрэгтэй. Тэгээ нөө сэтгэл зүйн хувьд одоо хүчтэй биш байгаа байхгүй юу бид нар одоо өөрийгөө хамгаалж чаддгүй гэсэн үг. Тэгээл нөгөө нэг хүнд нийцэж амьдрах хэрэгтэй юм шиг те эсвэл нэг төвчж амьдрах нь зүгээр юм шиг одоо бас ингээл бага насны гэмтэл эдэр нь нөлөөлөнгүүтэй одоо дандаа үгүй гэж хэлж чаддаг хүмүүс байдаг те. Үгүй гэж хэлэхээр л дотор нь ингээл зураал муу болсон юм шиг мэдэн ш төрөл. Энэ бас гэмтэлтэй холбоотой байхгүй. Тэгэхээр өөргөлж үгүй гэж хэлж чадахгүй би өөрийгөө хамгаалах юм хамгаалалт үүсгэж байхад хинч намайг хамгаалалт миний өмнөөс үүсгэж өгөхгүй. Тэгэхээр би хамгаалалтаа өөрөө үүсгэж те тэр миний хамгаалал би энэ хамгаалалт үүсгэсэн байхад тэр миний хамгаалалт руу орж ирэх гээд ах юм бол би тэрнийг мэдээд тэнд хэмжээ хязгаар тавих хэрэгтэй. Гэтэл хүмүүс тийм ямар ч одоо мэдлэг байхгүй өөрийгөө хамгаалах юу ч үүсгээгүй бангуудаа твчиж бүр ингээд одоо байж бол хамгийн доод хязгаар хүртэл тисчээд тэгээс алдаг. Бүр ингээ арга хэмжээч автаггүй нөгөө талтаа бас. Одоо ингээд жижигэр тэр харилцаач ингээд багаар орж ирээл ах юм байна л та. Тэнгүүд тэрнийг ингээд жижигэн байна. За яг энэ ч гайгүй задаагүй юм чинь бараг алгатаагүй юм чинь те. Юу гэдэг яраар тавиагүй юм чинь ингээл бүр нэг юм гаргаж ирвэл нэг ийм юм гаргаж ирэл өөрийгөө хуурал ингээ явж байгаа бүр эцсүүлд нь бүр ингээ татгтан тулаад ирэхээр за болиг хайчиж байгаа хгүй. Гэтэл бүр ийм жижигэн байх үед нь хөөе нөхөр тий чи яагаад байгаа юм бэ? Хайрлна гээгүй юм уу те би чи ингээд намайг ингэж хайрлах байх би чи ингүүд хайрлж гин гэж ойлгодсон штэ гэж хэлээд тэр хүнд ч гэсэн сайжрах боломжийг нөгөөд одоо гэр бүл боломж байдгүй. Ер нь бол нэгэн тал одоо ингээд токсик харьцаа эхлээл явцсан бол анхны сэтгэл нь ер нь бол бүх бий үйл гэж бодчих шүү. Ер нь бүх залуу хосууд бол маргалтахгүй, хэрэлдэхгүй үе үл байхгүй. За зарим нэг нь бол зодоонуудаа эхэлт хийдгэл байх. Зарим нь бол бараг дэгдгүү мөртлөө ингээд шарын малтаал дуугаа байгаад байдаг нь бас цаанаасаа хүний дарамтанд оруулцдаг. Чи надад яаснаа хэлэлдэ хэлэхгүй байгаад байдаг. Энд чи өөр ингээд сэтгэл зүг амар дарамтанд оруулаад байгаа юм л та. Гэхдээ хүн болгоо ер нь юм амьдралыг туулаад байна шүү дээ тий. Энэ амьдралыг туулаад байна л та. Тэгээд тэрийг тухайн үед нь тийм байна гэд зогсоогоод явчих болох байхгүй. Тэгэхгүй зарим нь зогсоохгүйгээр за яах вэ? Гайгүй дээ. Ийм байдаг гэсэн шүү дээ. Энэ амьдрал ийм байдаг гэсэн. Ах их нэмрээ дэвчээл явдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр сүүлийн үеийн залуучууд харьцангуй гайг болсон юм болов уу? Тийм харьцангуй гайг болшоо зогсоочтой болсон. Сүүлийн залууч харьцангуй гайгүй болцсноос гадна түрүүн би нөгөө нэг нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн дээ. Шууд блок.
Ямар ч нөгөө нэг юу байхгүй гэх. Ирээдүйд амар юу болчих жоохоо. Амар зүйл ахгүй энэ талдаа. Тийм амар эн чинь одоо ингээд гэр бүл төлөвлөлт байха болж гин. Одоо ингээд таарга болгонгод ганц биеэрээ амьдрал асуусан байхгүй юу? Хогтдаа. Одоо би ингээд сайн нэг сар чүрхгэний 20 хоногийн дотор нэг токсик харилцааг нэг хөшгийг нэг хаасан байхгүй юу? Тэгээд яасах гэхээр шууд блоклаад явчих юм бол тийм төрлийн түргэн ааштай хүн гэрт хурж ирээд бүр ингээд хаалгануудад ч юм уу те ажил дээр хурж ирээд ямар характер гарч мэдхэр ахгүй. Тийм учраас октодоо би юу гэж анзаарсан гэхээр эхлээд шууд ярилц гэдгийг амар тэмцэн. Тэг би яг ингээд хэлсэн. Би яг энэ бол миний шугам байлаа гэж бодоход энээс илүү давж байна. Тэгээд энэ харилцаанаас би төгшөөр мэдэрч байна. Явандаар энэ нь чиний хажууд нэг аз жаргалгүй л эмэгтэй байх юм байна. Аз жаргалгүй эмэгтэй хажууд чи бас аз жаргалтай байхгүй. Гэтэ чамд сайхан талууд ч байгаа шүүгээд сайхан чанаруудын бүгдийг ингээ урсгаж хэлээд тэр хүнийг бас ингээ уяарсан байхгүй. Тэгээд хэлсэн чинь нөгөө юм чинь за нэрэж ч чи хамд үнэхээр тийм юу байвал ингээ болидо гэдэг айгүй эртэйхэн тусгасан. Тэгээ би ингээ бодсон. Токсик харилцаанаас токсик салж болдгоо юм байна. Яг харилцааны цэгийг амар зөв таахгүй болвол дараа нь бас ингээд юм хэцүү байдал үүсгэж магадгүй юм байна гэж ойлгож аваад тэгээ энэ нэвтрүүлгээр бас хэлмээр байгаа нь харилцаа ихүүлсэн бол дуусхан тодорхойлсон бол амар зөв дуусгаарай гэж захимаар санагдсан. Яг үнэ. Тэр нэг одоо энэ амар зөв юм хийж штэ. Ийм 10 ширхэг зүйл байсан бол хүмүүс 10 ингээ шууд хогоос авраа хайдаг. Тэ? Гэтэл тэр 10 дундаас 5 нь гоё исэн байхгүй. Амар гоё исэн байхгүй. 5 нь үнэхээр болохгүй миний хэлээ царыг даваад байна тэ. Тэрнийгээ би хэлчихээр нөгөө хүнд чинь бургуутгагдсан мэдрэмж тэ. Чи алста хогийн хүн байсан штэ гэдэг мэдрэмж үлдэхгүйгээр ийм одоо юу гэдгийг балансыг барьсан гэсэн үг байхгүй тэнцвэрийн. Тэгэхээр би асаал чам руу уурлах гэж тэгэхээр чадах уу шүү дээ. Нэрээ бас наа сайн байсан гэдгийг бас хэлсэн юм чинь миний сэтгэл санаас тийм тогтвортой. Энд ч гэсэн яах нөгөө нэг айдас төгшүүрээ намжаагаад хэлсэн учраас төгшүүр чинь намжиж байгаа байхгүй. Тэр хүмүүс нөгөө хэлээгүй учраас ингээд төгшөөл яваад байдаг. Айгал айдастай хизээ гараад тэр намайг зогсоод ингээд харахаар миний мэдрэмжинд ингээд амар хэцүү мэдрэмж төрж гинэ гэдгээ хэлчих юм бол нэгөр хэлээг болохоор харах болгондоо тэр мэдрэмж аваад төгшөөл яваад идэг гэсэн. Тэгээ эн чинь өөрөө нөгөө нэг илэрхийлэх, мэдрэмжээ илэрхийлэх, би юу мэдрээд байгаа гэдгээ таниж мэдэх гээд одоо нэг сэтгэл зүйн боловсралтай ч холбогдоод явчихна гэсэн үг. Гэхдээ ер нь бол одоо сүүлийн үеийн хүүхдийн токсик харьцаа бол амар ер нь айгу буруу ахтахгүй нэр. Зүгээр л чи яагаад намайг ингэсэн чи токсик. Чи амар эн чин ингээд өөрөө Солонгост ч гэсэн хүртэл гэр бүл төлөвлөлт маш их удаан болоод одоо ингээд ганцаараа байх чинь өөрөө аз жаргал юм байна. Ганцаараа бие бэж хүснээрээ аялах чинь эн чинь өөрөө аз жаргал юм байна. Нохоогоо тижээгээл ингээд хүүхд төрүүлэхгүй. Эн чинь өөрөө нэг улс орны сүрлийн ирмэг дээр очиж байгаа байхгүй юу? Сүүлийн үеийн гэлтэхгүй ер нь манай Монголд ч гэсэн хүртэл одоо яг юм ганц бие одоо ингээд юм одоо манай айлын ахын хүүхдүүд ингээд нохоо тижээгээл хүү тойш 5 6 жил одоо болчихсон суудгүй мөгч хамтран амьдрагч. Юу гэсэн үг юм бэ хамтран амьдарч болоогүй судалж ин хамтран амьдарч ин тэр яваад байгаа байхгүй. Тэгэл ингээл айгу токсик тэрнтэй ингээ яасан чинь амар токсик та ямар амар токсик энэ төр гэл тэг ингээл айгу ингээд токсик гэдэг үгийг амар юм хит болгоод байна л да. Одоо нөгөө трама гэдэг шиг. Трама эпист трама авчлаа танаас байгаа тий. Бараг хүн болгон тий бараг тэрнээс трама авчлаа гэл яг амар том болгож яриа тий. Юу гэдэг төгжрлийн траматай энэ. Энэ өөрөө одоо нөгөө нийгэм одоо нөгөө л нэг одоо үеийн л нэг ганцлаг байхгүй юу. Одоо энэ үед нөгөө трама бараг мод болоод байна шүү дээ. Мод болоод байна шүү. Энэ биш шүү. Энэ трама гэдэг чинь тийм юм амархан зүйл бас биш байхгүй. Токсик ч гэсэн ер нь бас юу биш байхгүй айдас давтах юм биш байхгүй үнэхээр бүр ингээд гар хүрээд алгадаад цоглоо бол эн чинь өөрөө байхгүй дөнгөж уулзаад удаагүй байжгаад за хардаад хардалт чинь бас янз янз байгаа юм аа тий тэгэл эн чинь бас нарийн мэдрэмж юм аа битгээ ямар ч юм одоо нөгөө хардалт ч их ирээл гэх юм бол манипуляц хийгээл тий тэгэл нөгөө бүр ингээл өөрийгөө хараа хяналтанд байлгах гал хажуунаасаа холдуулгүйгээл цаашаа нөгөө сэтгцэн юутай хамраад ингээд сэтгцэн өвчин болоо явчих. Тэнгүүд энэ дээр бас нэг юм юу байна гэд хэр ингэж байгаа. Юу гэдгийг нэг юм өөрөө өөртөө хотол итгэл үнэмшлийг өгчдөг. Тий. Амар хүнтэй учрыг нь олоо лифтэйхэн л байж авахгүй бол болохгүй гэд. Гэтэл тэр чин зүгээр харагдахтай аймаар цаанаа асал сэтгэл зүрхтэй л хүн байж байгаа байхгүй.
Тэгэнгүүт өөртөө нэг юм худал итгэл үнэмшил үзүүлээд одоо би өмнө нь сая ярьсан шүү дээ. Би өөрөө мэдрэмтгий болонгууд жоохон хурц хүмүүсийг би шууд амар юм бэ гэж тусгаад байдаг. Гэтэл тэр хүмүүс шууд төс гэд хэлжингүүт айгүй урд ойлгодог. Тэр нэг юм хүний онцлогоос шалтгаалаад одоо даваа тал сул тал гэж байдаг байхгүй. Тэрнийгээ таниад мэдчих юм бол бид нар нэг айхгүй юм байна л да. Тэгэхгүй нөгөө танд мэдчих чадахгүй айж явсаар байгаа татханд нь орчдөг гэдэг шин. Сүүлийн нэг амар чухал асуулт байна. Ер нь токсик хүмүүс засард юм уу? Одоо ингээ охтууд маань зарим охтууд ингэдэж шүү дээ. Бараг ингээд би ингээ тэр хүнийг өөрчлөнө гэдэг ч юм уу те нэг тийм хандлага байдаг шүү дээ. Айгу сайн уг нь сайн зохоо ба. Сайн залуу жоохон л ингээд хайр дутаад байгаа. Жоохон л хайрлчвал энэ хүн өөрчлөгдөн хичээн гэж бодоод засран сайжрна гэдэг. Ер нь яг токсик хүмүүс засардаг юм уу? Одоо энэ одоо нас, давтамж, те онцлог зөндөө олон юмнууд нийлээд тэр хүн засрахгүй шийднэ. Нэгдүгээрт. Тэрнээс токсик болгон засрахгүй гэсэн үг биш. Токсик болгон засарна гэсэн үг бас биш. Мэдээж нөгөө нэг би хайртай хүн алдчихмааргүй л шүү дээ, тий. Нэг жоохон муухай зан гаргаад токсик байдал над руу ирүүлээд байх юм бол би засах гэж оролдож чинь, тий. Тэр оролдох одоо хугацаатай байх хэрэгтэй. Тий. Тэрнээс ингээл 1 жил засаал, 2 жил засаал, 3 жил засаал, 10 жил засаал, 20 жил засаал. Тэгээл тэрнийг ингээл би хичээгээл байгаа гэд энэ болохгүй. За би харъя. Тэрнийг бас хэлэх нэ штэ. Одоо хоёулаад нэг юм байгаад байна. Тэ? Энийг ингээд би одоо чадлаараа ингээд хичээж байна. Оролдож байна. Дэвчиж байна. Тэ? Би энэ хүртэл ингээд чаднаа. Энэ хүртэл хоёулаа ингээд оролдоод үзье гэдэг зүйлүүдээ хилээд яах нь. Тэгээ үнэхээр болохгүй байвал тэр нэг хугацаа зааж штэ тий. Тэнгүүд юм хугацаагүй амьдрал чинь өөр хугацаагүй штэ. Яаж тийм хугацаанд тэр хурдан юм боловсроо тий. Гэрлэлтийн баталгаа чинь удаасан хугацаа байдаг хүмүүс гэдэг шиг. Тий энэ токсик харилцаа гэдэг чинь өөр хугацаагүй хугацаа байхгүй штэ. Тэгэхээр өөрөө тэрний хугацаазаа тэр хүнээ ч оруулаад тэр бас нэг чухал зүйл байна. Бити худлаа ганцаараа хичээгээд байгаа чи. Дотроо бодоол ингээл би хичээгээд байна. Энийгээ засах гад оролдоод байна. Би ингээд ингээд. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө л нэг одоо миний одоо ихнэр минь нөхөр ингэж өөрчлөгдөхөд хичээгээд байгаа юм байна гэдгийг мэдгүй юм чинь өөрийг чинь яаж зүтгэж хичээгээл тэр олон хүүхдийн чинь хажуугаар ажлын хажуугаар хувц суугаа хоол хийхээ хажуугаар чинь тэр хүнийг халамжлах гад оролдоод байгаа тэр сэтгэлийг чинь оолж хаарахгүй амжихгүй хизээж амжихгүй тэгээд энэ нэг ийм юм яриад байхгүй юу ялангуяа эмэгтэй хүмүүс ингээд мэдээж ойлгомжтой ах чинь гэдэг. Тэгээд би тэгдэг үгүй хизээж мэдээж ойлгомжтой зүйл гэж байхгүй. Хэрвээ мэдээж ойлгомжтой зүйл гэдэг юм бол бид нэр ингээл хоорондоо ярилцаал тий. Ийм байд юм байна гэд ингээ хэлээл. Тэгэл нэг эхнээс нь ингээс хурж муралцаал тий. Тийм юм байх шаардлага байхгүй. Тэр хизээч мэдээж ойлгомжтой намайг ингэж хэлээд байхгүй. Харах царайны би ууртай байхад чинь яагаад намайг ойлгох байгаа юм. Тийм юм байх шүү. Эрэгтэй хүмүүс чинь тийм шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь нэг хард нэг чигээрээ хардаг, нэг ажлаа хийвэл тэгж эргэж хардаг. Эмэгтэй хүмүүс нэг ингэж эргэж бүр хардаг. Эмэгтэй хүн бол ингэж хараад эрэгтэй хүний бүх юм шинжийг нь харцдаг гэдэгтэй яг адилхан байхгүй. Тэгээ би нөгөө яг чамааг юм ярьсан чи миний сая инээгээдсэн шалтгаан бидний үед үнэхээр төсвөр төвчөртэй байсан юм байна. Дуун хүртэл чамайгаа өөрчлөхгүйгээр би гэж заяа. Одоо болохоор чи байхгүй байсан ч зайл гэдэг байна. Хүртэл тийм болсон нэ. Бараг чи амар токсик байна. Би чамтай найзлахгүй гэд дуунууд нь бидний хүртэл тэр дуунууд нь ингээд би чамд гिचнээ яасан ч хөтлөө чамдаа хайртай гэдэг дуунууд хүлээн гэж мэгэл те. За баярлалаа ингээд амар гоё бидний яриа уг нь цаашаа гоё мөлжөртэй гоё сэдв байлаа за тий. Зөндөө бариалаа. Нэвтрүүлгийн маань сэдв яг цаг маань одоо бүр дуусгаад дөрөвнөөс чиний яриаг бүр тасалж чадсангүй. Тэрнээс нэвтрүүлгийн цаг маань өнгөрчлөө. Гэхдээ үнэхээр гоё сэдв байлаа. Наман заяада маш их баярлалаа. Гоё. Маш их баярлалаа. За нээлттэй гоё ярилцсанд баярлалаа. Стек баярлалаа. За тэгээд зургийн амт авах тий. За тэгээ. За. Энэ ярианы сэдвийг ер нь зогсохгүй байна тий. Халаа энийг хавар үргэлжлүүлнэ. Энэ ярианы сэдв бол үргэлжлээ дуусахгүй байна.